жил болгоны 5 сарын 20-ны өдрийг дэлхийн эмчил зүйн өдөр болгон тэмдэглэдэг. За энэ жилийн хувьд бол онцлогтой байгаа юу гэхээр тэртээ 1875 оны 5 сарын 20-ны өдөр дэлхийн 17 орны эрдэмтэд метрийн хилцээр гэдгийг байгуулсан. За энэгээр анхны хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах олон улсын хэмжээнд метрийн системийг олон улсын түвшинд хэрэглэх энэ байдлаараа энэ дэлхийд бас 5 сарын 20-ны өдрийг дэлхийн хэмжил зүйн өдөр болгон тэмдэглэдэг ийм уламжлалтай. За хэмжил зүйн өдрийг угтаж тус хилцээс хэд хэдэн арга хэмжээний зохион байгуулсны нэг нь өнөөдрийн шатрын тэмцээн. Шагналын сан нэмэгдсэн нийт шагналын зам бол 10 тамирчны шагнах хэмжээний өргөн зарвартай болж байна. Нийт тэмцээнд бол 46 ахмад тамирчин оролцож байна. Тамирчид уух тэмцээнд бол спортын мастер 3, спортын дэд мастер 3 өсвөрийн шилдэг тамирчид оролцоороос илүү онцлогтой. За тэмцээний хувьд бол өнөөдөр 8 өрөг тоглож дүнгээ гаргана. Стандарт хэмжил зүйн ажилтнууд бас 5 төрөлтийн тэмцээн зохион байгуулсан. За мөн удирдах ажлын шуурхай уралдаанд хэмжил зүйн чиглэлээр хэмжил зүй гэж юу болох талаар мэдээлэл өгнө. За мөн өнөөдрийн арга хэмжээ нийт шатрын холбоотойгоо хамтран зохион байгуулж 6 дахь жилдээ болж байна. 8 настай балчир хүүхдээс 80 настай өвгөн буур хүртэл ингээд шатрын тэмцээнд оролцож байна.